За энэ үцхэндээ та бүхэндээ амьдрахыг хүссэн хорон санаатай махбат албын 2 дугаар хэсгийг хөргөж байна. Өмнөх хэсэгт бид энэ бүх ихлэл болон гол дүрийн нөхцөл байдлыг харсан. Харин энэ хэсгээс жинхэнэ үйл явдлууд өрнөж Декуланы амьд үлдэх тэмцэл боломж хэрэгс болно. Ингээд загалдалгүй дэвлцгээе. Декуланы семинарын дараачаас сарын дараа хүүхдүүд уужинаад Декуланыг муулаад байждаг. Яасан бэ гэсэн мань багсаал хуураад өөрсдөө ямар нэгэн мижэргээд ажигчээ. Яг тэр үед Эпирэ маань нөгөө сурсан цангараа амандаа ботноо зогсож байтал нэг охин мөрлж орно. Энэ эмэгтэйг Сильва гэдэг. Баг багтан Сильвагийн гэр бүл Эпирийн болон түүний авийг сурдуулж байсан. Эпирэ ингэрээ өдөх гэсэн боловч нас барсан аавын талаар яриад доорлогчдаг. Гүн нэрэ төргө уртан шоо. Яг сайхан охтын цодон үзснэ гэсэн нэгэн хоосон орон зайг очрыг зогсоодог. Яг дэлбэрхнэ. Яана. Гүн манд ихлэн гараад очлог байх бай. Шидийн төр үсэлтэндээ зөөр байдал нь кино. Бүгд нааш яахаар. Өнөөдрийн лекц дууссан. Асуудал тарьсан хоёр үлдээд бусдад явж болно. Хорлын танган бололтой нэгэн газар ирсэн сууж байна. Энд ба бүх профессор мөнгөтэйг нь наашаа, мөнгөийг нь цаашаа гэдэг ураатай. Хоёр зодончтой альныхын талд байгаа тодорхой. Нөлөө бүхий ийлэд гэр бүлийн охин Сильва. Тэр нөгөө талаас сүүсэн газартан гэр бүлийн Эпирэ. Тиймээс Декулал гарах хөдөлгөөн хөөцлөх хэрэгтэй. Түрүүнээс хойш Эпирэнийг орон энержи ялгаруулаад сууж байдаг. Сильвагийн тал шийдвэл мань үний өхлө артлал гэсэн. Ингээс хойш урал албан ёсоор эхэлнэ. Эпирийн руу ил тариад байгаа мэддэг. Аавын минь дөрөвсөн гэдэг хэлмээр байгаа ч гэсэндээ дайснаар дэж болохгүй шалтгаантай мөхөө. Сильвиарын эхнэр эмгэгний эцсэн чинь уурлаад над руу дайрсан. Мэдээ сурвалж зайлах хэрэгтэй зүгээр байхад байрлаа була. Ил даваа Сильва ялж байна. Гэтэл Декула миний би энэ самхын ах профессор болон сахилын орооны гишний хуваар асууя. Чи нэрхт өөрийгөө буруугүй гэж үзэж байна уу? Сильва вана. Ингээд Декула маань Сильвагийн эсрэг Эпирийн талд байгаагаа зарладаг. Сурвалжийн захирал хүүхдүүд угаасаа л зодтолж байдаг шүү дээ. Энэ удаа зөвөр өнгөрөөгээд цул тавьчихдаг. Тэр үед Эпирийн яагаад өөрхөн талд орсон учрыг бодоод олсонгүй гэж. Танкмаас ороод явж байхдаа өршөөгөөр надад асуух юм байна. Аав юм талаар мэддэм болоо өөрийнхөө доор яаж зовж тарчилж амарсан талаар мэддэм болоо гэд олон асуултанд төрөөд байж байхдаа асуух шаардлагагүй. Өнгөрсөн зүйлээрээс бодож бити потенциалаа үгүй хий. Мэддэг бас таарлаа. Тэрнийг болон аавыг нь мартаагүй сэтгэл нь ханаа боллоо. Сильвия автагаа өнөөдрийн талаар яриад сууж байгаа тэрнийг Гилжон гэдэг. 10 жилийн өмнө нэгэн газраас 2-2 дижитал болох потенциалтай боловсрууд ижлэгдсэн. Мэдээж Сильвия болон Эпирэ. Эцэн хаанч хүрч чадхааргүй оршихуй нэгтэрнээл. Тэр төвшөнд төрсэн хүмүүсийг дижитал гэж дууддаг. Уламжлалын дагуу нэгэн зөвхөн 3 дижитал орших боломжтой. Одоогийн байдлаар ганц асуудал үүсэх байлаа. Тиймээс Сильва Эпирийн хоёр үлдсэн ганц асуудал нь өрсөлдөх болсон. Эпирийн гэр бүлийг сүрдүүлж дарсан шалтгаан нь өртөө хүүхдүүд их суулгацсан аавын хүсэл байв. Хэд хоногийн дараа Декуланы хорлын талаар дүнэлтэд үйл ажиллагаар явж байдаг. Ууг нь зайлсмаар байгаач дэлгүүрийн мөнгөлөө ирж байгаа тэр. Сахилгын урлаараа Эпирийн дэмжнэн түүнд 2 дэлгүүрийн мөнгө олгодог. Энэ үйл ажиллагаанд оролцсноор 0.5 мөнгө авах юм байна. Дэлгүүрийн мөнгийг ажиллахын тулд доорож 5-аад мөнгө шаардлагатай. Дандаа дээд түвшний язгууртанд цугласан байна. Мань Декуланы язгууртад дундаа нэлээд дэврэж өсдөг боллоо. Декуланы их олон бужигнаан дундаас Ганиш амын хатагтайг нэр дуулсан Декулан танилцаар ярих хайждаг. Нэлийн дарааш таарчсан. Олчлаа. Бушуухан очих мэн гээд байж байтал жаргах замын сапаа ихчээр өөрийнхөө зохиосон дур гараад ирнэ. Нэлийн хатгсан янзтай инээж ороод л хүчтэй байна. Энэ залуу Декуланы их сургуультай нэг үе байсан. Нэгэн үе тоорондоо дотн байсан ч ахлах профессор ялдан тушаалыг алдснаас хойш тэр Декуланд атаарсандаа юм санахлсан. Нэг ясан Ганиш маань адуулсан байна. Атсандаа нэр. Хоцоо талгүй зайлж утсан уу ялцсан гэсэн шиг новш юм. Ганишийг алдсандаа нэлээ уурсан боллоо. Тэр ялцсан бэлсэлхээс айлсан ч надад алдсан ямар их новш байв. Ийм болохоор олон нийтийн цоглоонд ирмээргүй байхгүй юу биз. Тэгээд агаар анслаад байж байтал өнөөх Ганиш чинь зогсож байх нь тэрээ. Харилцан яраа ийгэдэл Декулан Ганиш хоёр өмнө нь биений мэддэг ус таасаа. Декулан жоохон өдгөл хамаагүй урандаа болчихгүй үйлдэл хийдэгчлээ. Одоо өвжин тэрний бие байгаа шүү дээ. Тиймэрхүү мэд онохгүй.
Зорилтоо өрсөн тэрээр энэ газраас гарахаар алхаж байтал бүхлийн магадлалын цонх гараад ирдэг. Өмнө нь давж арлаа гэдэг байсан бол энэ удаа зайс илээ гэх юм дэр. Саяны ярилцсан гэрэн дээр Дэкүлэн оргороо байсан бол өвчгсөн байх байсан гэсэн үг. Түүний сүдсгүй ижил хүртэл ирсэн байхад анзааралгүй шууд гараад очихнаа. Жүүлэгтэй тайгүй харцаасаа болоод ийм ирж явсан гэсэн сурлууд төрөл гарахад Үжийн огт мэдээгүй байдаг. Энэ үйл ажиллагаанд оролцсон тэрээр дэлгүүрийн мөнгө авлаа. 4.5. Тэрний одоо байгаа мөнгө 7 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд тэр тогтоолт болон агаан шатны дэлгүүрийн бэлтгэлээс гадна эсвэл төвчээр нь хангалтгүй санагдсан тул бэлтгэл хийж эхэлсэн. Шалтгаан гэвэл нэг гал зүзүүл хийж байгаад хөш шахснаас болсон юм. Тэр өдөр Ганештай уулзаад илүү их хүч өсөж металл удирдах чадвараа сайжруулахын тулд телефонын сэдсэн юм дээр нэмээд гал удирдах чадвар зээлсэн. Хүмүүхэн чадвар байсан тул тэр ирэх асар том өвдөлт ачааллаас аймаг гарч чадсан. Үүний үр дүнд өглөө болгон асал идэх таталтай болсон байна. Дэкүлэн ажлын өрөөнд байгаагаар зураглал солигдсон. Шидэн самхны профессорын чанарын шалгалтын орооноос түүний судалгааны акцийг харахаар 6 сарын дараах аудитын урлаг мэдүүлсэн байна тэр. Аудитын урал зарлж байна гэхээр Үжинийг бид орохоос ч өмнө удаан хугацаанд Дэкүлэний судалгаа ахиж гаргаагүй гэсэн үг. Дэкүлэний лабораториос ямар ч хамаагүй нэг зүйл болохоор очтолоо. Пүүцтэй ямар заваа юм бэ? Хүн ирээгүй нэлийн одчихсан Дэкүлэн орж ордог гэсэн бол юу юм заваа байх вэ? Баяжтай тэр нэг овоосоо нэг садаа орчдох юм. Юмсыг өдөртөх чадвараараа нисээд аваад ирлээ. Лоод алдахгүй тулд голч манай. Тэ нэмэргүй ойлгох чадвараа ажиллаад лайлждаг. Пүүст ямар нүд гэлбэн гарахтай судалгаа вэ? Гэтэн судалгаа дутуу урагцэлсгүйтэй заримд ямар ч логик халдаг. Энэ хөвгт чинь Эпериний аавна Дэкүлэний судалгаач ажиллаж байхдаа үүнийг новох гэж оролцсон энэ байлаа. Дэкүлэ маач биологи чадвараа ашиглан энэ судалгааг дуусгах болно. Хэрвээ амжилтаар дуусгах чадвал чиний нэрийг авсгах болно. Хамтран бичлэлсэн гэж. Барц гаралмал хорлонгаа нийгэм хийхэд багш байна. Оо манай Эперийн донд явж байгаа шиг. Клуб үсгэж яриад байгаа юм байна. Клуб үсгэхэд харилцах профессорын зөвшөөрөл хэрэгтэй юм байна л да. Тэгээд профессоруудыг нэвлээд байж байталаа. Дэкүлэн профессор ч угаасаа одлоо олготой. Нэрэ тийштэй Эперийн тэрнээс асууад үзье. Чамайг дээр хөлтөс авраа өстэй. Гарцаагүй бүтлээ. Эперийн зогтон залуучтай штэ гэлтгэлээ. Гарцаагүй зөвшөөрөхгүй яаж тэ энэ төрөд ажитл. Дэлгэрэнгүй зүйлсээ миний өрөөрөө явуулчаарай. Үнэхээр зөвшөөрчжээ. Итгэж ядан араас нь Дэкүлэн үүдээ хэмээгээд ер нь яг надад сайн байгаа юм болоо гэд хаг зогсчдаг. Дэкүлэн хичээлээ зан зогсон. Эперийн ярин бодолтой авцаар л язгууртуудын бай болчихжээ. Уг нь өөрөө язгууртын байх штэ. Хүүхдүүд Дэкүлэний жилийг нэг л өөр гэж шүүгчлэх ажтай ярьцаадаг юм байна л та. Тэр нь ч зөв. Өмнө нь албан тушаалаа ашиглан өөрөө сарах хичээлээ ордог байсан бол одоогийн хүмүүжийн маань ашиглан шидийн үндэслэлтэй байдлыг харуулж бүтээж байдлаа заах болсон нь лекцэнд байгаа бүх суралц шийднүүд болон гол завьснасаа болж сурахын сахныг мартаад байсан сэлвэг хүртэл гашруулж оргисон юм. Түүний өнөөдрийн хичээл бол урсгах гал. Остод төгсдийн төрхийг галын шидийн төрхтэй нэгтгэж таждаг. Хүүхдүүдийн айх цуг яа. Үнэхээр гол завьстай хэсэг нь эргэлзэгдэх тэрээр хүүхдүүд дондох өөрийн нэр хүндийг дэвшлүүлж чадлаа. Лекц туусан Эперийн өрөөргөө орох гэж байтал хаалганыхан завсар тэтгэлэг олох сертификат байх нь тэр. Нөгөө дээр юм Дэкүлэ олгодог тэтгэлэг. За энийг үл үнэн байх үедээ ямар юм надад тэтгэлэг олгохдэй. Захиргаанд мэдгэнэ тэргээд ортол хамгийн жихэн байна. Хуурамч байх боломжгүй. Бүүн баяр хүч надад хэн нэг миний аваас олж харжээ. Хүний сайхан сэтгэл одооч байт юм байна гэд уйлаад авна. Дэкүлэ олгосон үлнэр яах вэ? Дэкүлэн дуудлага бодлогоон дээр ирсэн байх ба тэрэн тэрэгтэй зүйл өнөөдөр зарлагдах юм байна. Дөнгөж бай Эперинд орох мөчөдөө зөвлөлтөд тарнаа. Сахилын урлагийн тухай дэв солилцоод энэ миний чамд өгж байгаа сүүлийн минь зөвлөгөө шүү. Тэр Дэкүлэнээс салах гэж байгаа бол та. Үжи маш тэрэн зөвөө сасны дээр буруу юм хийгээд гэрэл дээр өвчгийг өгсөхгүй гэж боддог. Наад хайл гэж нүртэл тэрээ юу гэхэд Жули сандран ирж гарнаа. Ийдүүтэй байдаг. Анх удаа линк хинарлаа. Бэцэрэ би юу мэдрээд байна. Үжийн багч гэсэн Дэкүлэний мэдрэмжийг тодорхойлоод байгаагаа анзаарлаа. За ингээд бодлого хөдөлთა маань эхэлж байна. Хамгийн ихний бараа нэгэн сайн чанарыг баар байх бөгөөд нөгөө ах Эперийн тэтгэлэг олоход нэрэн чарлаар гэрэлтэй байсан бай. Тэрийн юу зөвлөлийг мөнгөний магнат гэж дууддаг. Мөнгөний магнат тэр барнаас очирнаа. Мэдээж өндөр үн хэлэн өөрийн болгоно.
Өөрт хэрэгтэй гэж үтсэн бүхий л бараг эрсдэлгүй авдаг. Харин нөгөө талаас Жули өвлийн гал хэмэх зүйлийг заавал аавна гэж шийдчихсэн. Айл эдийн хамгийн сүүлийн бараг дэлгэцжээ. Тасан далд шулуу. Энэ ертөнцийн дээр хамгийн ховор 10 чулууны нэг. Голчлон цалим зэрэг зэвсүүдийн ихийг ашигладаг. Нэршгүй ховор бөгөөд халуун хөдөө энержиг зэрэг болгож чадах барагдах шинжтэй хэрэгсэл. Химээс энэ зүйлүүд эквивалент олдох хамгийн чанартай материал. За тэгэл үнэ хаялцаалаа Жули хамгийн өндөр үг хэлсэн хүнээр тодорлоо. Би авч чадлаа гэдээ байж байтал 31 сая. Тэгвэл тэр хоёр 33-аас 2 хүртэл өсөж чадлаа. Дөнгөж сайхан үнэ хаялцаад байгаа шазрын авшин Жули байсан гэдгийг мэдхэн тэр. Эрсдэлд орж магадгүй ч чухал хэрэгслийн хадлаа би заавал авах хэрэгтэй нэг хоёр талд шийдчихсэн. Хин навч чадах бол. За ингээд өнгөрөөд хоёр дахь партнер болчихсон. Та бүхэн таалагдсан бахаа гэж найдаж байна. Дараагийн партаар уулзцаая. Түр баяртай.